За сайн байцгаана уу. Физикийн тулгуур ойлголтууд хичээлийн 3 дугаар хичээл. Сэдв нь бисийг цэнэглэх аргууд. За тэгэхээр аливаа биеийг хооронд нь үрхээр бол цэнэгждэг, өөрөөр хэлбэл цахилгаанждаг. Жишээ нь энд ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлд хэрэгэлдэг хуванцар саваа болон шилэн савааг харуулсан байна. Хуванцар савааг үс ноосоор үрвэл саваа ноосноос электроныг өөртөө татан авч сөргөөр цэнэглэгддэг. Харин ноос электроноо саваанд алдсан учраас эергээр цэнэглэгдэнэ. За дараа нь шилийг торгоор үрвэл шилний электроноо торгонд алдснаар эергээр цэнэглэгддэг. Өөрөөр шил эерэг цэнэгтэй болж торго сөрөг цэнэгтэй болж цэнэглэгддэг байна. Тэгэхээр аливаа бие цэнэгжинэ гэдэг маань бол электрон зөвхөн шилжинэ. Протон бол шилжиж чадахгүй. Учир нь хадуу биеийн цөмд нь атомуудын цөмд нь протон байгаа учраас зөвхөн цөмийн ургалын үед л протон биеэс чөлөөлөгдөж гарч явж болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар биеийг цахилгаанжуулахдаа электрон нэг биеэс нөгөө биед шилжсэн гэж үздэг байна. Чухам яаж электрон нэг биеэс нөгөө бие рүү шилждэг вэ гэхээр жишээлбэл энд шилэнд хамгийн их байдаг цахиур болон хүчилтөрөгчийн атомуудыг авч үзье. Цахиур нь 14 электронтой. Электронууд нь 3 бүрхүүлд хуваарлагдсан байрладаг. Харин хүчилтөрөгч бол 8 электронтой. Электронууд нь 2 бүрхүүлд хуваарлагдсан байрладаг байна. За тэгвэл торгонд хамгийн их байдаг атомуудыг авч үзэх юм бол нүүрс төрөгч болон ус төрөгч байна. Нүүрс төрөгч бол 6 электронтой 2 бүрхүүлд хуваарлагдсан байрладаг. Ус төрөгч бол ганцхан электронтой 1 л бүрхүүлдээр байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж олон бүрхүүлтэй атомуудын электронууд нь цөмөөсөө арай илүү зайтай алслагдсан байрладаг гэсэн үг. Тэгэхээр аливаа биеийг хооронд нь үрэхэд эдгээр хамгийн гадна талын бүрхүүл дээр байгаа электронууд л хоорондоо шүргэлцэж хоорондоо үргэлцсэн. Ингэхээр эдгээр электронууд нь энерги авснараа атомаасаа сугарн гардаг. Өөрөөр хэлбэл энэ бүрхүүлээсээ бас сугарч гарна, суларна гэсэн үг. Ингээд сулрахаар хооронд нь үрж байгаа атомуудын аль атомынхын цөм нь тухайн электронуудад суларсан электронуудад ойрхон байна. Тэр нь өөрлөгөө татаад авдаг гэсэн үг. Тэгэхээр мэдээж радиус багтай нүүрс төрөгч, ус төрөгчийн атомууд цахиур хүчил төрөгчийн электронуудаас өөртөө татах магадлал илүү байна гэсэн үг байна. Ингээд бол шил бол электроноо торгонд алдснаар эерэг цэнэгтэй болдог байна. Үрхээр цэнэгчхээс гадна хооронд нь үрээгүй ч гэсэн нэг биеийн цэнэгтэй үед нөгөө бие рүү ойртохоор юу болох вэ гэдгийг авч үзье. Бид нар өмнө нь үзсэн цэнэгтэй самыг цаасны өөдсөнд ойртуулахаар цаасны өөдсийг татаж байсан. Энэ нь бол цэнгийн туйшрал гэдэг үзэгдэлтэй холбоотой. Тэгэхээр хуванцар саваа сөрөг цэнэгтэй байх үед цаасны өөдсүүд рүү ойртуулахаар цаасны өөдсөнд байгаа атомуудын эерэг цэнэг нь саваанд татагдаж сөрөг цэнэгтэй электронууд нь түлхэгдээд атомууд тодорхой хэмжээгээр байрлалаа өөрчилдөг гэсэн үг. Ингэхээр эерэг цэнэг нь одоо сөрөг цэнэгтэй саваанд ойрхон болсон учраас цаасны өөдс бол сөрөг цэнэгтэй саваанд татагдана. Б зурган дээр эерэг цэнэгтэй шилэн саваг бас цаасны өөдсөнд ойртуулахаар нөгөө цэнэггүй байсан цаас мөн л татагдана. Учир нь одоо цаасны өөдсөн дотор байгаа атомуудын электронууд нь эерэг цэнэгтэй саваанд татагдаад протонууд нь түлхэгдээд мөн атомууд нь тодорхой байралтай байна. Тэгэхээр аль ч тохиолдолд цэнэггүй сармаг цаасны өөдс цэнэгтэй биед ойртохоор электронууд нь татагдах юм уу түлхэгдэж туйшрал үүсдэг байна. За тэгвэл бид нар энэ цаасан доторх атомуудыг томруулдаг шиллээр ч юм уу томруулаад атомын хэмжээнд нь харж чаддаг байсан бол мэдээж зүгээр л томруулдаг шиллээр бид нар атомыг харж чадахгүй. Гэхдээ тэг төсөөлөх юм бол атомууд нь ингэж сөрөг эерэг цэнгээрээ байран дээрээ эргэж туйлширсан байдлаар байрладаг байна гэсэн үг. Энийг бид нэр цэнгийн туйлшрал гэж нэрлэдэг байгаа. Ердийн цахилгаан цэнэггүй усны урсгал хүртэл
одоо гойжуураас гойжж байгаа усны урсгал цэнэгтэй сам ойртуулахад усны урсгал мөн туйлширч зам нь мориж байгаагийн зургаас бид нэр харж болно. Цэнэглэгдсэн биеийг өөр цэнэглэгдээгүй биед хүргэж бас цэнгийг нь дамжуулж болно. Жишээлбэл энд эхлээд бол үрэлтээр шилэн савааг эергээр цэнэглээд дараа нь түүнийг цэнэггүй байсан металл бөмбөрцөгт хүргэе. Металл бөмбөрцөг маань өөрөө цэнігээ ширээ рүү ч юм уу газар руу тавьсан тавцан руугаа алдахгүй тул доороо тусгаарлах суурьтай байгаа. Тусгаарлах суурь нь бол бөмбөрцгийн цэнигийг өөр бие рүү дамжуулахгүй зориулттай гэсэн үг. Эхлээд бол бөмбөрцөг бол цэнэггүй байсан харин эерэг цэнэгтэй савааг түнд хүргэмэгц шилэн саваа эергээр цэнэглэгдсэн байна гэдэг нь электрон алдсан, электрон дутуу байсан гэсэн үг. Тэгэхээр энэ металл бөмбөрцөг дотор бол сул чөлөөтэй электронууд байгаа. Эдгээр электронууд нь татагдж ирээд шилэн саваа руу шилжинэ гэсэн үг. Тэгэхээр бөмбөрцөг электроноо мөн алдсан учраас эергээр цэнэглэгдэж үлдэх ёстой болно гэсэн үг шүү дээ. За энд бол шилэн савааг бөмбөрцгөөс холдуулахаар эергээр цэнэглэгдсэн байдал нь харагдаж байна. За 3 дахь арга нь бол биеийг нөлөөгөөр цэнэглэх. За мөн өмнөхийн адил үрж цэнэглэсэн савааг металл бөмбөрцөг рүү ойртуулъя. Гэхдээ ингэхдээ металл бөмбөрцөгтөө хүргэж болохгүй. Тодорхой зайтай байгааг нь сайн анзаараарай. Энэ бөмбөрцөг болон шилэн саваа хоёр хоорондоо хүрэлцээгүй байна. Энэ үед бол бөмбөрцөгт туйшрал явагдана. Өөрөлдвөл эерэг цэнэгтэй саваа руу бөмбөрцгийн электронууд татагдж ойртож ирнэ гэсэн үг. Тэгэхээр бөмбөрцгийн эсрэг талд электроноор хомсдсон атомууд үлдэнэ. Ингэхээр бөмбөрцгийн эсрэг тал нь бол эерэг цэнэгтэй болж туйшрах нэ гэсэн үг. За үүний дараа бөмбөрцгөө газардуулах буюу одоо дэлхийн хөрс шороотой нэгсэндээ холбож өглөө гэж бодъё. За тэгэхээр бид нар бол газар гэдэг ойлголт бол асар их сул чөлөөтэй цэнэг агуулж байгаа, электронч байгаа, протонч байгаа. Тийм учраас бид нар бол аливаа зүйлийг цэнэгтэй зүйлийг газардуулах юм бол дутагдсан цэнэгээ газраас чөлөөтэй нөхөж авах боломжтой. Тэгэхээр манай бөмбөрцөг электронууд нь шилэн саваанд татагдаад нөгөө захтаа очсон байгаа. Бид нар газардуулаад өгөхөөр эерэг цэнэгтэй байсан протонууд маань газраас электронуудыг чөлөөтэй татаж аваад өөрөө саармаг байдалд ороод цэнэггүй болно гэсэн үг. Тэгэхээр цэнэг нь шилжээд эерэг цэнэгүүд байхгүй болсон үед нь бид нар газардуулгыныхаа утсыг салгачих юм бол эерэг цэнэгтэй шилэн саваанд татагдж очсон электронууд бол бөмбөрцөг дотроо үлдсэн байна. Ингээд газардуулгаа салгасны дараа шилэн саваагаа холдуулах юм бол бөмбөрцөг маань сөрөг цэнэгүүд нь давамгайлж үлдснээр сөрөг цэнэгтэй болж үлдэх нэ. Тэгэхээр эндээс нэг юм анзаарна. Контактаар цэнэглэх үед бол эерэг цэнэгтэй савааг бөмбөрцөгт хүрэхэд бөмбөрцөг эерэг цэнэгтэй болж байсан бол нөлөөгөөр цэнэглэх үед эерэг цэнэгтэй саваа бөмбөрцгийг сөрөг цэнэгтэй болгож үлдээсэн байгааг анзаарч болно. Тэгэхээр энэ нь бол нөлөөгөөр цэнэглэх нь бол эсрэгээр цэнэглэдэг ийм онцлогтой үйлдэл юм аа гэсэн. За энэхүү бид биесийг цахилгаанжуулах буюу цэнэглжүүлэх үндсэн аргуудтай танилцлаа. За анхаарал хандуулсан явдал баярлалаа.